Монгол Ардын намын улсын хурлт бүлэг дөнгөж сая хурлаа хийж шийдвэр гаргалаа. За Монгол Ардын намын дүрм заасны дагуу намын боловсон хүчний бодлогын асуудлыг удирдах зөвлөл шийдвэр гаргадаг. Удирдах зөвлөлийн оруулж ирсэн шийдвэрийг Монгол Ардын намын бүлгийн хурал сая хэлж дууслаа. За Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс Монгол улсын засгийн газрын гишүүн Монгол улсын сайдд 6 хүнийг одоо нэр дэвшүүлж оруулж ирсэн байгаа. Та бүхэн мэдж байгаа Монгол улсын шадар сайд, Монгол улсын сангийн сайд, Монгол улсын байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, за барилга хот байгуулалтын сайд, зам тээврийн сайд, хөдөлмөрийн сайд гэсэн одоо энэ 6 яамн дээр Монгол Ардын нам сайд нарыг нэр дэвшүүлж ёстой байсан. Энэ дагууга Монгол Ардын нам удирдах зөвлөл Монгол улсын шадар сайдаар ухнаа ухтаа хүрэлцэхийг та бүхэн сайн мэдэх бах. Урд нь Монгол улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн ажлыг хийж байсан. Улсын их хурлд 3 удаа сонгогдсон ийм одоо гишүүнээр нэр дэвшүүлсэн байгаа. За Монгол улсын сангийн сайдад улсын их хурлын гишүүн урд нь бас Сэлэнгэ аймгийн засаг дарга, Сэлэнгэ аймгийн санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, газрын дарга гэдэг ажлыг хийж байсан. Өнөөдөр улсын их хурл дахь төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын ажлыг хийж байгаа. Эрдэнэт гишүүнийг нэр дэвшүүлсэн байгаа. За Монгол улсын байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад улсын хурлын гишүүнээр 3 удаа сонгогдсон. Улсын хурлын бас нийгмийн бодлогын байнгын хороо, хууль зүйн байнгын хороо зэрэг хууль байнгын хороодын даргаар ажиллаж байсан. Улсын хурлд Монгол Ардын намын бүлгийн дэд дарга оюун хорол гишүүнийг нэр дэвшүүлсэн байгаа. За барилга хот байгуулалтын сайдад та бүхэн таньж байгаах. За Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол улсын гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга, Монгол улсын байгаль орчны сайд байсан одоо Цогтбаатар Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Цогтбаатарыг нэр дэвшүүлсэн байгаа. За Монгол улсын зам тээврийн сайдад нийгмийн арчил Монголын залуучдын холбооны дэд ерөнхийлөгч Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Төмөрхүүг нэр дэвшүүлсэн байгаа. За мөн Монгол улсын хөдөлмөрийн сайдад Монгол улсын нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамны дэд сайдаар 8 жил ажиллаж байсан. Одоо урд нь Өвөр ханган аймгийн бас засаг даргын орлогч дарга хийж байсан. Иргэдийн хурлын дарга байсан. Чин зэрэг гэж хүний нэр дэвшүүлсэн байгаа. Өнөөдөр Монгол Ардын намын нийгмийн бодлогын газрын дарга хийж байгаа. Ийм 6 нэр дэвшиж Монгол Ардын намын удирдах зөвлөл нэр дэвшүүлж удирдах зөвлөл дээр 100% саналаар, за Монгол Ардын намын бүлгийн хурал дээр 100% саналаар нэр дэвшүүлж нэр дэвшүүлсэнийг дэмжиж улсын хурлд оруулахар боллоо гэдгийг та бүхэнд танилцуулъя. Бид Монгол Ардын нам эхнээсээ баримтлсан зарчим байсан, тэр зарчим дээр хатуу байсан. Давхар дээлтэй үндсэн чиглэлгийн сайд улсын хурлын гишүүн байж болно. За бусад салбарын сайд нар бол гаднаас улсын хурлын гишүүн биш байх ёстой гэж үзсэн. Үүнийхээ дагуу өнөөдөр нэр дэвшсэн 6 сайдын 2 нь үндсэн чиглэлгийн сайд байгаа. Энэ 2 хүн маань хоёулаа их хурлын гишүүн. За бусад 4 нь их хурлын гишүүн биш. Одоо дан дээлтэй сайд нар их хурлд нэр дэвшиж байгааг та бүхэнд бас уламжлая гэж бодож байна. За сэтгүүлчдийнхээ орон амгалан айлтгая. Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдаж намын дүрмийн дагуу удирдах зөвлөл 100% шийдвэрээр 6 нэр дэвшигчээ бүлгийн хуралдаанд оруулж ирж бүлгийн хурлын 100% саналаар 6 нэр дэвшигч маань Монгол улсын засгийн газрын гишүүн сайдад, шадар сайдад нэр дэвшиж байна. Тэгэхээр өнөөдөр сая бүлгийн дарга хэллээ. 6 нэр дэвшигчийн маань 66% нь дан дээлтэй, 33% нь бол давхар дээлтэй ийм нэр дэвшигчд орж ирж байна. Насны англиар нь авч үзэх юм бол өнөөдөр хамгийн залуу манай Намхан Төмөрхүү нийгмийн арчил Монголын залуучдын холбооны дэд ерөнхийлөгч Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн 39 настай 1975 онд төрсөн. За нийт нэр дэвшигчдийн маань бас 60 гаруй хувь нь бол 45-аас доош насны залуу шинэ үеийнхэн маань одоо бас сайдд нэр дэвшиж орж ирж байгаа. Өнөөдөр Монгол Ардын намын удирдах зөвлөл мэрэгжил, боловсрал, дадлага, туршлага, за мөн одоо гендрийн асуудал гэдэг олон талыг 2012 оны улсын их хурлын сонгуульд Өвөр ханган аймагт нэр дэвшиж хэдийгээр одоо нийт сонгогчдын дийлэнх олонхын хувийн саналыг авч улсын их хурлын гишүүнээр сонгогдсон боловч одоо харамсалтайгаар тангараа өргөж улсын их хурлд сууж чадаагүй журмын хоёр нөхөр маань өнөөдөр бас
намын удирдах зөвлөөсөө намын бүлгээсээ дэмжлэг авч Монгол улсын засгийн газрын гишүүн сайдад